Хүний папиллома вирус нь эрэгтэй эмэгтэй хүнд өдрөө бэлгийн урвал, шодоо, ам хоол, умайн хүзүүний хор тавдар зэрэг 6 төрлийн хор тавдрын шалтгаан болдог. Хүний папиллома вирус нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хор тавдрын 75% нь папиллома вирусын 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үедээ энэ вирусын халдварт өртдөг. Папиллома вирусын халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой. Хавдар хожим үе хүртлээр шинж тэмдэг илэрхгүй байх нь элбэг байдаг. Манай улсын умайн хүзүүний хор тавдрын өвчлөл, нас баралтын түвшинг Аз, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад маш өндөр. Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мянмар улс зэрэг улс орны дараа 4-р байранд орж байна. 2023 онд умайн хүзүүний хор тавдрын улмаас 160 эмэгтэй эндсэн нь 2 өдөр тутамд 1 эмэгтэй нас барж байна гэсэн үг юм. Тиймээс дэлхийд дахинд 2030 он гэхэд бүх улс орнуудад дараах 3 зорилтод хүрч умайн хүзүүний хор тавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна. Үүнд 15 нас хүртэлх охидын 90%-ийг хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах, 15 ба 35 насныхны 70%-ийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх. Умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90%-ийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс эргэн та үүсэж болох эрсдлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалж, хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтандаа заавал идэвхтэй хамрагдаарай.